Дижитал технологи хөгжихийн хэрээр камерын гэрэл хэмжигч буюу гэрлийн тоолоор улам илүү наривчлалтай, боловсронгүй болон хөгжсөөр байгаа. Камерын гэрлийн тоолуурын дараах үндсэн гормууд байдаг. Нэгдүгээрт нь Matrix, хоёрт нь Center Weighted Metering, гуравт нь Spot юм. Эдгээр гормууд нь тухайн камер үйлдвэрлэгч брэндээс хамааран өөрөөр нэрлэгддэг боловч утга агуулгын хувьд нэг зүйл юм. Энэ нь ихэнх дижитал камерын гэрэл хэмжилтийн үндсэн горим юм. Кадрын бүх хэсгийг олон бүсүүдэд хуваах замаар гэрлийг хэмждэг. Өөрөөр хэлбэл тухайн кадрт байгаа бүхий л зүйлийн гэрлийг хэмжинэ гэсэн үг. Энэхүү хэмжилтэнд нөлөөлдөг гол хүчин зүйлүүдийн нэг нь фокусын цэг байдаг. Учир нь бүх бүсүүдийн мэдээллийг уншиж гэрлийг хэмжсэний дараагаар фокусын цэг дээрх гэрлийг хэмждэг. Өөрөөр хэлбэл энэ хэсэгт бусдаас илүү ач холбогдол өгдөг гэсэн үг. Тэгэхээр энэхүү гормыг жигд гэрэлтэй орчинд зураг авах үедээ ашиглах нь тохиромжтой байдаг. Энэхүү горим нь кадрын дунд болон түүний эргэн тойрондох хэсгийн гэрлийг хэмждэг. Өөрөөр хэлбэл захын хэсгүүдийн гэрлийг хэмждэггүй. Мөн өмнөх горим шиг фокусны цэгт ач холбогдол өгдөггүй. Тиймээс кадрын дунд хэсэгт илүү ач холбогдол өгөхийг хүсэж байгаа бол энэхүү гормыг сонгох нь зүйтэй юм. Энэ гормын үед кадрын зөвхөн төв хэсэгт байрлах жижиг тойргийн гэрлийг хэмждэг. Өмнөх гормоос ялгаатай тал нь тухайн тойргийн хэмжээ том эсвэл жижиг гэдэгт л байгаа. Өөрөөр хэлбэл өмнөх горим буюу Center Weighted Metering гормын үед нийт талбайн 60 орчим хувийн гэрлийг хэмждэг. Харин энэхүү гормын үед нийт талбайн 2-5% гэрлийг хэмждэг.